Хей, за юу яцгаана? Бүгдэнд нь шинэ оны мэнд мөшөлөг амтд минь аа. Хамгийн ихний бичлэгээ хийсэн. Бараг 2-7 хоног шахуу сууж хийсэн чинь байхгүй. 30 waves 3 sub. Тэр 3 sub нь манай 3 найз. Бас арай юу та нараа? За яах вэ? Тэгээ цоо шин сувгийг тгээс нь эхэлсэн ч учир нь олдгол байлгүй дээ тий. Одоо харин гой киногаар завгүй бөмбөгднөө та нарыг аа. Та нар бацаан байхдаа кино үзээд аль нэг дүрт нь цөм крашлаад онгон зүрхээ өчггүй гэж байсан тохиолдол байгаа л үстэй. Тэгвэл энэ удаад ярих киноны Лесли гих дүрт нь сэтгэлийн жалаа алдраад давтан энэ киног үздэг байсан гээл утчих. За уг кино мөн болохоор 2007 онд нээлттэй хийж байсан. Тэгээ ижил нэр зохиол дээр сэтвлэгдэн бүтээгдсэн уран зөгнөлт Bridge to Terabithia нэртэй кино байгаамаа. Нийт 17 сая доллараар бүтсэн ба бокс оффисоос 137.6 сая долларын ашиг орлого олсон. Бас л үзээтэй кино байгаа юм да. За тэгээ олон юм ярих чих шууд кино руу орцгоё. Манай гол дүр болох 12 настай Джесси Айрнс бол 5 хүүхэдтэй айлын голын хүүхэд буюу дунд туруул хүүхэд гэсэн үг. Дээрээ ажилгүй хоёр эгчтэй доороо хамт сургуультай явдаг Мэй гихнэх өөрхөн охин дүүтэй болон дөнгөж төрсэн жижигхэн нэг эмэгтэй дүүтэй. Манай хүн хуучин муу пүүзээ хүн барьцаалдаг өнөө Сарл Скотчер Жимбитл орооцсон байхыг харвал гэрийнхэн санхүү нэлээд хэцүү байгаа харагданаа. Манай хүн нэлээд жемодоо гэрийнхэнтэйгээ нэг ч юм дууралхгүйгээр гэртээ орж цайгаа уучгаад буцаад гарах гэтэл өнөө готл нь байдгүй. Ажилгүй хоёр эгчийгээ тоглоом хийгээд гутлын нууцсан гэж удаа асуудал ээж нөөдөөс нь тэр чинь өмсгийн аргагүй болцсон байсан штэ. Би хайцсан наатахаа өмсөө яв гэд хартал нэг эгчийнх нь хуучирч муудсан ягаан өнгөтэй пүүз бахан тэр. Манай Джесси ч яг энэ ч охиных байштай гээд өглөж аргаа ороод өнөөхийг нь палмастраар дараал хичээлдэг гүндэ. Ярангүйгээд сургуулийнхаа автобус руу ортол өнөө л Америк кинон дээр байн гардаг үлэмж биетэй царай муутай том чолктой сургуулийнх нь бүлийн идэг охин болох Жанис хэмээн охин манай өнөөх хувцсыг мэлагаад амжина. Манай төрийн албанд ажилт юм уу гэмээр царайтай нэгэн багш хичээл дээр ярихгүй, богч ажиллахгүй, тоглоом тоглохгүй гэснээр хичээлийн нэг өдөр эхэлж байгаа юм да. Дөрмийн дагуу сургууль дээр нь бүлийн идэг 2-3-аараа байнгын нийлж явж идэх хүүхдүүд манай өнийг энэ тэндээс нь готлын шоолсоор суун. Энэ үеэр ангид нь шинэ охин танилцуулагдаж орж ирсэн нь өнөө намайг бацаан байхад миний онгон зүрхийг тэр чигт нь авч явсан Лесли хэмээх дүр байлаа. Яг надтай ажиллах нь жоохон байхдаа энэ киног үзээд Леслид крашлж исэн хүмүүсээ бол доор комментээр бичээрэй. Хичээлийн завсарлагаан ч олж манай хөөрхөн Лесли 0 орох гэхэд өнөө үлэмж биетэй, царай муутай, чолктой, том биетэй, бүли, Жанис гэх охин манай өнийгч бас зүгээр ойлгохгүй 0 ороход төлбөр авнаа хэмээн өдөөд амжив. За төд удалгүй манай Джессигийн яриад байсан чухал уралдаан нэхлэхээр болно да. Уг нь эрэгтэй хүүхдүүдийн уралдаан юм билээ. Гэтэл яг гараанаас гарах гэж байтал манай хөөрхөн Лесли маань ирчүүдийн дунд дээрээ зогсно. Өнөө бүли бацаанууд ч яах вэ? Хөө эн чинь эрэгтэй хүүхдүүдийн уралдаан шүү. Чамд хамаагүй гэтэл манай Джесси хажуугаар нь орж ирж өмөрөн яасан охин хүүхдэд ялагдахаас айгаа юу хэмээн дугаа олгоно. Уралдаан ч инхүү эхэлж манай өмнөх тэмцээнүүдийн үнэмлэхүй авраг Джесси маань яг барианд орж төрүүлэхээ алдаад хажуугаар нь шинэ охин маань сум шиг орж ирээ төрүүлчихэн тэр. Өстой хүүхдүүдийн эрүүг нь муулт авна да. Манай шинэ охин ч яг Джесс дээр ирээ танилцах гад гараа өгтөл өнөөх нь юу ч дууралгүй босоо явчихсан тэр. Бас шаартай зойлог байх нэ энэ бас. Хичээл дуусаж манай өн дүүтэйгээ ам сургуулийнхаа автобусаар гэр рүүгээ яван гэрийнхээ аралдаа буухад Лесли охин хамт бууна. Манай өнж гайхаж чи намайг дагаад байгаа мó гэтэл өнөөх нь яг гэрийнх нь хажууталд нүүгээд ирсэн шинхэн хөршин байхан тэрэ. Манай Джесси ч зав гаруул дэвтэр дээрээ элдвийг зурж суудаг, ер нь урлаг тайртай, зурх чадвартай нэг. Маргааш нь болж дуу хөгжмийн хичээл орж байхад манай Джессигийн краш нь дуу хөгжмийн багш болох Эдмундс гэдгийг бид нар олж харна. Өссөн үсээгөө хамтдаа гэртээ ярьдаг болсон манай хоёр ч ахвтай нэгэндээ бохмог солилцоод анхны удаа хоорондоо юм ярилцж байгаа нэ. Ерөнхийдөө бас хөөрхөн найзууд болоход амжиж байгаа. Игч дүү нартайгаа чилрэл буудан дээр сууж байхдаа ээж аваар нь санхүүгийнхаа тухайр нь нэлээд баргаар сууж энэ. Манай унж гайхаж хартлаа аав нь нэлээд ааштай дүү маань өнлөө харна. Ер нь аав нь манай хүнд нэлээд хатуу ханддаг шинжтэй шүү. Дараагийн өдөр хүүхдүүд гэрийн даалгавраа шалгуулж авахад манай Лесли өөрийн бичсэн зохион бичлэгээ самбарын өмнө гарч уншнаа. Би усан сэлж явахд ийм загстай таарад ингээд тэгээд хэмээн зохион ярьж байгаа нь манай Леслиг бас нэлээд уран сэтгэм сайтай төсөөлөн бодох чадвар сайн гэдгийг нь харуулж байгаа маа. Өдөр ирэх тусам манай хоёр ч нэлээд дотн найзууд болон нэгэн өдөр сургуулийнхаа автобуснаас буу гэрлүүгээ ярьж байхдаа дүү Мэйга гэрлүүгээ явуулчаад манай хоёр жоохон холхон явж зугаалж тоглохоор болно. Хоорондоо уралдан тоглож явсаар агаад нэгэн гол дээр ирэхэд дээр нэгэн олс байна. Уг олсоор манай хоёр савлуурдаж тоглож байгаад ер нь нөгөө тал руу гарч үзвэл яасан бэ хэмээн хоёулаа савлуурд нь нөгөө тал руу гарна. Голын
нөгөө тал руу ч гарахад манай Лесли сурсан зангаараа төсөөлөн бодох чадвараа ашиглан хоёулаа хаан тус руу ороод ирлээ. Энэ амтан бол ийм дайсны амтан, харин энэ амтан бол манай талын баатар хэмээн юмнуудаа ярьсаар л явна. Манай Джесс яг итгэхгүй тэр хоёр цааш явж идэл ойн гүнд модон дээр нэлээ эртний гэмээр баригдаад хаягдсан модон байшаа олж хараад миний өмнө нөгөө нэг айл гэртэж тоглодог байсан шиг л энэ хаан тулсын хаан чи харин хатан биш үү гэж өдөр болгон өнөө байшин дээр ирээд улам тогтчуулаад тоглож эхлэн дээ. Нэгэн өдөр манай хоёр өнөө байшин дээр ирсэн элдвиг ярин сууж байна да. Манай ээж аваар бол зохиолч дуран зөгнөлт зохиол бичдэг. Харин манай ээж аваар бол олцсноо л хийдэг. Ойртой ярин санхүү хэцүү байна гэл элдвиг ярин сууж байхад дээрээс нь самарнууд унаад ирнэ. Манай хоёр ч яг айл гэртэж тоглохороо тоглон эднэр бол гарнатууд энэ хэрэмнүүд бол харанхуй эзний цэргүүд эднэр биднэр лөө дайрч байна хоёлаа сумаа бэлдээ хэмээн гараал тоглоно да. Өнөө хэрэмнүүдтэйгээ хөөцөлдөн өөдөөс нь самар шидэлцэж тоглож байгаад манай Джесс Кенет мод руу артл өнөө хэрмэн нэрэл дайсны цэрэг юм уу гэмээр авраг биетэй амтан болцсон байхан тэр. Уг амтан модон дээрээс манай Джесс рүү Кенет үсрээд ирэхэд манай Джесс сандарсандаа зогтол юу вэ нэ хаалх юм ааши. Яг энэ үеэс хойш манай хоёр нэг тийм үллэгрийн гэмээр ертөнцид орноо. Хаалх шиг хүчтэй болол өндөр өсөрдөг болол хурдан гүгээл бүр асар өндөр мод руу юу ч болоогүй мэд үсэрч гараад нүдээ нэг анаад л нэтл нөгөө л нэг байдаг байгаль нь өөрсдийн яриад байгаа хаан тус мэтэр харагдчихлаа. Ингэснээр манай хоёр энэ газраа өөрсдөө зохион терабития хэмээн нэр идэж байгаа юм. За бараг л нөгөө нэг яриад байсан хаан тусынхаа хаан хатуу хоёр нь болчихж байгаа юм уу да. Бэжи. Зя sorry дундуур нь гасны зарын чанартай юм хэлж. Гэхдээ юм рекламт гэдэг байгаа биш ээ. Та нартай гоё мөнгө өгье. Social channel юм чинь одоо дэмжээ лайка дараа саба дарж байгаа хүмүүстэй бэлэг барахад юу буруу ах вэ те. Зя тэгэхээр бичлэгээ үзэж дуусны дараа хамгийн ихэнд лайка дараад мөн саба дараад уг киноны хамгийн их таалагдсан хэсгээ бичээрэй. Тоорон тэгээ комментийг уншиж хагаад хамгийн их таалагдсан комментээ хараад мөн лайк саба дарсан байна уу гэдгийг шалгаж үзээд 2 хүнд 20k авах байгаа шүү. Зя тэгээ дараагийн бичлэг орох тусам мөнгөн дүн болон өөх хүний тоон улам ихсээ явах байгаа шүү. Комментоо бичихдээ дансны дугаараа хамт бичгээ мартваа шилэг амтд минь. Өглөө нь болоход Джессийн төрсөн өдөр болж гэрийнх нь бас тэрүүхэн дэнтэй хөөхөн гинтийн бэлэг энэ байна. Гэтэл гинэт аавынх нь нөгөө нэг хайрлан халамжилдаг ногооны хүлэмжинд нэгэн амтаа ороод юу ч хөө буснуулаа хийчихсэн байна. Аав нь мэдээж уурлан хавах тавиа тэр амтныг барих юм бол шууд цааш нь харуулна л гэв. Бас нэгэн хичээлийн өдөр дуусч манай хоёр автобусаар гэрлүүгээ харж хахад манай хөөхөн Лесли Джесст бүр зургийн том ком өгнө. Джесс ч баярлан бүр нүдэн орой дээр гархан тэр. За бараг л бундан шахалцаад байгаа юм уу да энэ хоёр одоо. Хичээл таран манай хоёр өнөө байшин дээрээ ирээд байж батал асар том мод унж ирээд манай хоёрыг бараг л шорлох шахлаа шүү. Манай Лесли сандран энэ яг тролли байна. Харанхуй эзэн бит хоёр лөө троллиг явуулсан байна. Гэтэл манай Джесс итгэлгүй гараа тартал нэрэл асар том хүлийн мөр байхан тэр. Джесс ч гэртээ унтах гэж твтж байтал гадаа аавынх нь хүлэмжнээс нэгэн дуу гарахыг сонсноо. Яваад очтол өнөө аавынх нь тавьсан хавханд нэгэн мэрэгч амтаа орцсон байхан тэр. Джесс гинэт аавынхаа хэлснийг санан нөгөө мэрэгч амтныг өрөвдөн холхоон аваачаад суллаад явуулчихна. Буцаад ирэхэд нь үүнийг аав нь мэдчихсэн нэлээд жинтэй шиг загнаа. Мөнгө санхүү хэцүү байхад тэр амтан бидний хоол хүнснээс хороогоод байгааг ойлгож гинэ үү чи ер нь. Одоо на жоохон уухч үлгэрийн ертөнцөөс сэрж үз том бол гээл загинж гарна да. Маргааш нь болоход сургууль дээр өнөө үлэмж биетэй царай муутай Дженнис чинь манай жижигхэн хөөрхөн Мэйг 0 оруулахгүй дээрлэхэд байсан тул манай хоёр нэгэн саддар арга сэтгэнэн дээ. Өөр ангийн нэгэн од боёын өмнөөс судлаа захаа бичээд хүндэт Дженнис би чамайг маш удаан харлаа. Чи бол манай сургуулийн хамгийн хөөрхөн охин. Би чамтай болцмоор байна. Хичээл тарахад автобусны урд зогсож хамт гэртээ харьцгаа гэж уянгалаж өгөндөө. Манай хоёр ч уг захаагаа бичээд чимээг өхөн ангид нь ороод Дженнисийн ширээрүүнд сургуулчихсан тэр. Хичээлч тарж автобус дүүрэн хүүхдүүд автобусын дотроос харж байтал манай үлэмж үйтэй Дженнис өнөө хөвгүүн дээр очиод ёстой их баярлсан шүү. Би захаагч авсан. Чамд бүр суудал хадгалчихсан байгаа. Хамтдаа явцгаая гэхэд өнөө боён мэдээж чи ямар новшоо яриад байгаа юм бэ гэд цүм аниулхан тэрдээ. Автобус дүүрэн хүүхдүүд манай үлэмж үйтнийг шоолж инээлдээд ёстой л нөгөө карма дагцаар нь савж байгаа юм да. Манай хоёр ч яг бод ицсэн боохоо шиг багталтай наргагүй инээд алдан гэртээ харж явтал Леслигийн ээж аваа хоёр нь гэрийнхаа ханыг бодож байхдаа тааралдаад хамтдаа тусалж нэгэн өдрийг хөвгчлээ өнгөрөв. Маргааш нь болоход сургуулийн эмэгтэй нойлд манай үлэмж биетэй Джанисыг үйлж байна хэмээн сургууль даяараа шоолж ярьж байхад манай Лесли гимших өрөвтгөн зэрэгцсэн юм угталтай Джанис руу орон нурсан балгас шиг стилийг нь жаахан ч гэсэн дэвтэж ханиулнаа. Хөөхий Джанисыг хамтдаа нэлж бүүлэн хийдэг байсан найзууд нь ч тоохоо байж автобусны хамгийн урд суудалд ганцаараа сун явнаа. Манай Джесс гэртээ арих замдаа үрчлүүл нэмэн биччихсэн самбарын хажуу жижигхэн уурхан нохоо байгааг харан Леслид бэлэг болгож өгөхөөр түүнийг авна.
Амралтын нэгэн өдөр эхэлж Джесси аав нь гэртээ засвар хийж байгаа Джессиг хүлэмжнээс хатаасаар бууддаг машин аваад ир хэмээн явуулахад манай Джесс машиныг нь авчирч өгөхдөө аавынхаа түлхүүрийг алга болгочихно. Аав нь ч сурсан янзаараа тэр түлхүүрүүд чинь маш чухал түлхүүрүүд байгаа. Бүгдийг нь дахиж хөвлүүлэх юм бол $40,100 болно. Чи ер нь жоохон хэрэгтэй зүйлс хийж болох уу? Ер нь зурдаг чадвараараа надад мөнгө зураад гаргаад өгөөч гэмээр. Муухай яжтайгаар загналтал манай хүн өөдөөс нь би олно гэж хэлээд штэ гээл нэлээд уртагаар аваалаа юм да. Джесс ч маргааш нь Леслитэй уулзсан түлхүүрний тухай хэлтэл Лесли өөдөөс нь би хаана байгааг нь мэднэ л дээ, харин тийм чухал түлхүүр байсныг мэдээгүй юм байна л гэн. За ерөнхийдөө бол манай хоёр өмнө нөгөө газараа тоглож байхдаа энэ хаан тусдаа нэгэн том гоё хонхтой олон илгээ ярилцсан юм байна. Энийг нь манай Лесли амхандаа дүү мэйтэй нийлээд Джесс гинтийн билег барих санаатаагаар нөгөө газараа аваачаад өлөгчгсөн юм байлээ л дээ. Зэ ашгүй түлхүүрээ хаана байгааг нь юу ч гэсэн олоод мэдснээр манай хоёр ч хичээлээ дуусгаж аваа шууд л нөгөө газар руугаа явна да. Замд нь нөгөө гол нь нэлээд уйрэлцсэн байсан ба манай хоёр юу ч тоолохгүйгээр олсороо дамжаал нөгөө талд нь гарна. За тэгээ замдаа нөгөө харанхуй эзний сонин амтттай тааралцаад үзэлцэж гарна да. Өнөө үлэмж хэрэмнүүдэд нь бүслэгдээд үзэж тарж байгаа цааш цухтаж гүйтэл бас л сонин хувирсан гэмээр шувуунууд араас нь илдэж эхэлнэ. Манай хоёрч түлхүүрээ хаанагааг олж хараад байж байтал дайсны өнөөх амтад бүслээд ирэх ба энэ үед манай талын гэмээр бас л сонин дайчны хуйг дуулахтай гэрэл цох гэмээр амтад тусалснаар Джесс түлхүүрээ авахар мод руу авирна. Дөнгөж түлхүүрээ авах үед өнөөх дайсны шувуу ирж мөргснөөр манай Джесс модноос доош унана. Энэ үед өнөө тролл гарч ирэн манай Джессийг аврах ба хамгийн сонин нь уг тролл нь манай үлэмж биетэй бүлийн охин болох Жанисын царайтай ижилхэн байх юм аа. Юу л болоод байна да энэ ч. За юу ч гэсэн манай хоёр түлхүүрээ олж аваад бөөн баяр болоод гэр гэртээ харцгаана да. Яа, яг энэ хэсгийн Леслигийн дүрийг би бараг зүүдэлдэг байсан гэж боддоо та нар. Джесс гэртээ орон юу ч хэллгүй нэлээ уртагаар аавынхаа хажууд түлхүүрийг нь тас идэл тавиал яваад байгаа юм да. За маргааш өглөө болоход нь дуу хөгжмийн багш Эдмундс нь манай Джессийг хотын төв рүү музей үзэхээр хамт явах талаар асуудал. Манай хүн ч яхаа краш багш нь асуусан юм чинь юу гэж үгүй гэвдээ. Дуун дээр нь зөвшөөрөөд л гараагүй лээ дээ. За манай хүнч тэгээд өдөржингөө дурлал багштайгаа музей үзэж элдвийн юм ярилцж байгаа л нэг л их жаргалтай амтан гэртээ иртэл гэрийнх нь бөөн үйл амалан болчихсон байхан тэр. Юу болов яав юу гэд асуудал манай хүнийг байхгүй оронд найз Леслин ганцаараа өнөө тоглодог байсан газар руугаа очих гэж байгаад гол гатлах үед нь өнөө олсон тасраад живж өгсөн гин. Бас л эвгүй хэсэг шүү те. Манай Джесс ч үүнд итгэж өгөхгүй эмороод бөөн л юм болно. Аргагүй л дээ хөөрхий. Ганц сайн найз нь өөрийнх нь байхгүйд хамт тоглодог байсан газар руугаа явах гэж байгаад өнгөрч өглөөр өөрийгөө л буруутгах нь мэдээж. Ээж автагаа хамт Леслигийн гэрт нь очиж эмгэнэл илэрхийлнэ. Энэ үед Леслигийн ээж аав манай хүнд чамд маш их баярлаа. Тэр хизээж ийм найзтай байж үзээгүй. Түүний ганц бөгөөд хамгийн сайн найз нь чи байсан юм шүү л гэн. Хичээл дээр эморч ядж хахад өнөө бүли боёуд мэдээж далчгнах нь тэр. Манай хүн ч яаж зүгээр ах хамарт нь ганц сайн болгоод авна. Ашгүй нэг хичээлээ дуусгаад гэрлүүгээ харих гэтэл өнөө бүли боёуд манай үнийг түлхээд яваад өгнө. Энэ үед хажууд нь өнөө үлэмж битэй Жанис харж зогсох ба манай хүн гэртээ харах гад автобусанд ортол нөгөө бүли боё нармаагаа нэлгэцэн явж байна. Үнийг хэн хийсэн нь мэдээж. Манай Джесс цаашаа Леслитэй хамт тоглодог байсан газар руугаа явах гутал дүү мэйн дагаад болдгоо. Мань үн Жэмагааг хэлэхүү хөөхөн дүүрүүгээ нэлээд уурлан энэ бол бит хоёрын газар чамд ямар ч хамааралгүй чи яв хэмээн түлхэж унгахад хөөх юм уу дүү мэйн ахтаа гомдон уйлаад яваад өгнө. Леслигийн өгсөн хамаг будгийг гол дурсхан сууж байхад өнөө Леслигийн яриад идэг байсан харанхуй эзэн гарч ирснээр манай хүн түүнийг араас нь нэлтэн хөөндөө. Нэлийн хөөцөлдсөн эцэст манай үнлүү дайрлаа хэмээн орилон нүрээ дартал энэ нь хөөхий гүдэ санаа зовсон аав нь л байхан тэр. Манай үн чөөрхий бараг анх удаа юу гэмээр хамаг дотроо онгойлхон аавынхаа ингэрт наалдаад уйлж гарна да. Маргааш нь болж манай Джесс дүүгээ гомдоосондоо гимшин бөө мужааны ажил хийгээд өнөө олсоор дамжин гардаг байсан голынхоо дээдлийг өөрийн гараар гүүр барин засаж дүүгээ авчран дүүгээ Леслигийн оронд терабитягийн цоошин хатан хаан хэмээн зарласнаар уг кино маань дуусж байгаа юм. Зя ерөнхийдөө базаад ярихад энэ терабит нь болохоор ямар ч тийм бодит газар биш, энэ харагдаад байгаа амьтад нь тийм бодит амьтан биш, зүгээр л хэрэм болон шувуу зэрэг амьтдууд л байдаг. Зүгээр л хоёр өсвөр насны хүүхдийн тоглохдоо зохиож гаргасан өөрсдийн уран сэтгэмжээрээ гаргасан тийм л нэгэн газар юм. За тэгээд энэ үртэл сонссон бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээ хамаг нарийн нанд хүмүүсээс бараг харамлан барин үздэг кинонуудаа ярьж өгöd байхад тэр лайк, шеэр, саб мапа харамлаад аваа. Нэх нэхүүлэхгүй дарчаарай манайхаа.